баярлалаа мэдээ үргэлжилж байна. За эдийн засгчдын зүгээс эх онд инфляц 8.2% хүрч нүүрсний үнийн уналт 2027 хүртэл үргэлжилнэ гэж үзэж байна. Харин засгийн газрын зүгээс илүү өөдрөг төсөөллөөр хандаж инфляцийг 7% байна хэмээн тооцоолж байна. За нэгсэндээ засгийн газрын тооцоолол хараат бус хөндлөнгийн эдийн засгчдын тооцооллоос тэс ондоо байгаа нь тодорхойгүй байдлыг үүсгэр байна. Харин улсын хурлын гишүүдийн зүгээс эх онд битгий хэл эрх намар гэхэд эдийн засаг илгээрээ хэвтэх нөхцөл үүсчихэд байгааг анхааруулж байгаа юм а. Инфляц одоо бол нэг 8.6% байна. Энэ ондоо нэг 9 гаруй хувьтай жилийн дундчдэрээ байна гэж бид төсөөлж байгаа. Эх оны тухайд бол 7%. Тэгээд тэрнээс цаашаа 6.4%, 6% буурна гэж ингэж оруулж ирсэн. Инфляцийн түвшинг бид нар 26 онд 8.2, 27 онд 7.2, за 28 онд 6.8 руу буух юм боломжтой гэж үзсэн. Нийт инфляцийн нэг 40 орчим хувь нэг хүнсний инфляц гэдэг. Хүнсний инфляц бол энэ хүнсний хувьсгалын хүрээнд нийлүүлэлтийн гаралтай хүнсний инфляц нэлээд буурна гэсэн юм тооцоотой байгаа. Бид нар өнөөгийн бодит нөхцөл байдлаа харсан засгийн газар маань бол ирээдүйд хэрэгжүүлэх томоохон төслүүд эдийн засаг руу орох мөнгөн дээр идээд. Харин гишүүдийн зүгээс төсвийн нөхцөл байдал хүндэрч байгааг хүлээн зөвшөөрч яаралтай төсөвтөө тодтол хийх ёстой гэж үзэж байна. Тодорхойлбол энэ онд нүүрсний салбарын үнийн уналтаас үүдээд 4 тэрбум долларын алдагдал хүлээж магадгүй гэж үзэж байна. Тэгээ одоо энэ эдийн засгтайгаа эвлэрээд энэ төсвийн тодтол матгалаа хийхгүй бол тэгээд улсаа бүр одоо сүхрүүлэх нь шүү дээ. Одоо бодит байдалтайгаа эвлэрэхгүй бол намар бол өстой. За уучлаарай. Тэ мэдхгүй зүгээр хилийг өвөл амнаас үг гаргахад одоо бүр тэгэл бүх юмыг одоо нүүрсний үнэтэй олбох. Эдийн засаг одоо яаж чадахгүй. Тэгэл нэг марихлаад нүүрсний үнэл ярих. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсний орлого экспорт орлого шүү дээ. 1.3 тэрбум доллараар буурсан байна. За миний зүгээр тооцож байгаагаар бол шүү дээ. Үнийн уналт 50% байгаа юм чинь би бол баг 4 тэрбум доллар орчим одоо буурна гэж бодоод байгаа. Танаахан болохоор 2 тэрбум доллар гэж байгаа байхгүй. Тэгээ 2 тэрбум доллар алтаар нөхнө гэж. Ийм богино хугацаанд алтаар нөхнө гэдэг юм бол бас хэцүү. Тийм учраас энэ Ганбаатар гишүүний хэлээд байгаа жоохон бодит байдалтайгаа та нар уялдуулаа гэдэг. Харин засгийн газраас нүүрсний салбарын алдагдлыг 2 тэрбум доллараар тооцоолж төсвийн цорхойг алтны салбараас нөхнө гэж тооцож байгаа юм а. За гэтэл 2025 онд багтан алтны салбараас энэ их хэмжээний орлогыг нэмэгдүүлэх боломж байхгүй гэж үзэж байна. Иймээс төсвийн бодлогоо бодитоор харж эрсдлийг бууруулах хүрээнд тодтолоо яаралтай оруулж ирэх асуудал хөндөгдлөө.